TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Сайн байцгаана найзуудаа. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ тавтай морилно. Гэрлээ сайн уу? Өсч ястай өнөөдөр үнэхээр гоё харагдчихна. Чамд бас өсний яг энэ хэлбэр үнэхээр гоё зөгт юм байна шүү дээ. Баярлалаа. Зогч жагаад алгалтай. Тэгээд би өнөө өглөө их сонин юм олж мэдлээ. Тэгээд би тойл руу өөрийгөө хараад зогсож байхдаа ээж одоо миний ээж одоо над руу хараад зогсож байгаа юм шиг тийм мэдрэмжийг би авлаа. Нэрэл бид нар бас нас ахих тусмаа нас нэмэх тусмаа яг аав ээжтэйгээ адилхан болдог тийм. Хүүхдүүдэд хараад нөхрөө хараад бас өөрийгөө харахаар үнэхээр сонин санагдаад идэв штэ. Өнөөдөр бүгдээрээ гэр бүл маань бидэнд хэрхэн нөлөөлдөг болох талаар хамтдаа ярилцах болно. Энэ сэдвийг сонгосон шалтгаан гэх юм бол бид өөрсдийгөө илүү сайн ойлгоход туслана гэж найдаж байгаа. Тэгээд нөгөө талаар гэр бүлийнхээ сайн сайхан уламжлалыг бас бид нар өөр хүүхдүүдтэй өвлүүлж үлдээхэд бас тустай юм болов уу гэж бодоод энэ сэдвийг сонгосон байгаа. Ингээд гэрлээ чи нөгөө настайчуудын яриг зөндөө сонсч лээсэн баг тий. Хүүхэд байсан тухайгаа эсвэл нөгөө аав ээж өвөө эмээтэйгээ хамт амьдарчсэн тухайгаа ер нь ярьж өгдөг баг тий. Тэр үеэс хойш яг тэр үеэс хойш дэлхийн ертөнц маш их өөрчлөгдсөн байгаа зү одоо тий яг аав ээж өвөө эмээгээ амьдарчсан үеэс тэгээ гэр бүлийн дурсамжтай хөгжилтэй олон түүхүүдэд бид нар бас хуваалцаж ярьдаг тий баг ахт манай ээж л нөгөө ярьдаг байсан яг аав ээжтэйгээ хамт ах トゥ долоолаа яг яаж өссөн бэ тэгээд яг нөгөө ах トゥ нар хоорондоо муудалцаад яг тэр үед аав ээж нь яг яаж эвлэрүүлдэг гэсэн талаар зөндөө хөгжилтэй түүхүүдийг зөндөө ярьж өгдөг байсан. Харин тийм нөө тэдний түүхийг сонсохоор нөө хэн болохыг нь одоо юуны ямар хэсэг байсныг нь бас мэдэж авдаг тийм. Тэгээд нөө чиний гаргадаг зан чанар үйлдэл тэдний бас ямар байдгийг бас мэдэх боломжийг бас олгож идэг тийм. Нөө гэр бүлийн одоо түүх ном болж бичигддэггүй ч гэсэндээ чиний дотор одоо түүх бичигдээл явж идэг тийм. Ер нь гэр бүлийн хэм маяг одоо залгамжлалыг үргэлжлүүлж байна л гэсэн үг бид нар бол ингээд одоо үе залгамжлуулаад үргэлжлэл болоод явж идэг тий. Одоо тухайлбал нөгөө нэг үр хүүхдүүдэд хэрхэн өсөж байгаа эсвэл ихтгэл үнэмшил үнцэн гих мэт одоо зүйлүүдийг бид нар одоо уламжлаж аваад эцэгээс уламжлаж аваад тэгээд үр хүүхдүүдэд дамжуулж өгч идэг тий. Бас тэгээд ажаад байхад эцэг эхийнх нь өвөө эмээгийнх нь хийжсэн ажил ч гэсэн бас үе дамжин өвлөгдсөн байгаад байдаг тий. Харин тий. Тэгээд бас авиас чадвар ер нь өвлөгдөж үлддэг юм шиг бас санагдтiin. Тэгээд манай гэр бүлд болохоор хөгжим, спорт эсвэл нэг тоонд сайн гэдэг нэг тоочод байл зөндөөл зүйл байдаг л да. Харин тий. Хүн хийж чаддаг зүйлэл хүүхдүүдтэй өвлүүлж үлдээдэг юм шиг санагдаад идэв шүү дээ. Сайн хоол хийх, тэгэл нөгөө монгол хүний малч ухаан гэдэг. Манай өвөө мал цуслахтай үнэхээр гаргууд хүн байсан. Хэдэн малаа нүдгүй л гэж хараад л бүрэн байна гэж хэлчихдэг. Тэгээд манайхан намайг өвөөгөө дуурайсан гэл ерөн дандаа ярьдэн штэ. Харин тийм яг тийм зан чанар чамд ажиглагддیں۔ Нөгөө зан авир төдөггүй бас биеийнхээ ос дуурайдаг тий. Тэгээд нөгөө нэг аав ээжийнхээ хэнийг ч дуурайгаагүй хэрнээ нөгөө нэг өвөө шигэ тухтай манад байна. Тэгээд бидний нэг одоо эсэс үүдэлтэй л учраас ээж аавынхаа аль нэг зүйлийг бид нар заавалчгүй ер нь дуурайж идэг тий. Тэгээд энийг бол ген гэдэг ааш тий. Тэгээд бидний үс нүд шүд одоо ямар байхыг ген тодорхойлж идэг тий. Харагдах байдалтуудыг бас заримдаа өвчнүүд ч гэсэн яг бидэнд удамшаа тас ирээд тэгээд удамшсан өвчин гэж бас тодорхойлоод идэг шүү дээ. Европт цус бүлгэндэггүй удамшлын гаралтай өвчин гэл маш их тохиолдоод байна тий. Хэрвээ бид өвдөө дэмжиж очих юм бол энэ өвчнийг тусаж байсан хүн танай гэр бүлд удамт чинь байгаа юу гэл асуудаг эмчнэр тий. Заримдаа хавдар янз бүрийн хавдрууд, хөхний хавдар бас зүрхний өвчин зэрэг нь бас
ер нь удамшдаг юм байлаа шүү дээ. Хэрвээ гэр бүлд энэ төрлийн өвчин байгаа л ах юм бол та гэр бүлийнхаа эрүүл мэндэд тогтмол анхаарч тэгээ эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж авах нь чухал болоод байгаа юм л та. Харин тийм. Тэгээс миний нэг анзаарсан зүйл болохоор таргалалт байгаад байдаг. Энэ гэр бүлүүд жингийн илүүдэлтэй байгаа харагддаг. Энэ ер нь таргалалт ер нь удамшдаг болоо яадаг бол чи ер нь юу гэж бодож байна? Харин таргалтын үед гений удамшлын гэдгээс илүүтэй нөгөө хоол ундны идэх хэм маягаас, амьдралын хэм маягаас шалтгаалдаг баха. Хэрвээ гэр бүлийнхэн чинь нөгөө таргалах хандлагатай байгаад байх юм бол идж байгаа хоол ундныхаа хөвшилд бас анхаарад хүүхдүүдтэй ч гэсэн бас нөгөө эрүүл хоолны ач тусын талаар хэлж өгөөд тэдний хоолтонд бас анхаарах нь чухал юм шиг тий. Харин тэгээд бас нөгөө үүн дээрс нэмээд хэлэхэд нөгөө бидний үзэл бодол нөгөө хандлага гэр бүлээс маань нэлээд суйртай байдаг тий. Одоо бидний гэр бүл маань хэн одоо юу гэж хэлж чинь ямар одоо хандлагатай байдгийг нөгөө бид одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж ирдэг. Тэгээд тэднийг хүлээн зөвшөөрж байгаа одоо хэлбэр байна уу? Эсвэл одоо гэр бүлийнхаа хандлагыг сөрөө зогсож гин үү гэдгээс бодож үзэх хэрэгтэй юм шиг байгаа. Ер нь тэгээд эцэст нь хэлэхэд нөгөө нэг одоо чи гэр бүлээсээ юуг өөртөө одоо хадгалаад үлдэж байна вэ гэдэг чинь л одоо бидний сонголт болж үлдээд байгаа юм харин тийм. Яг наадах чинь л байгаа шүү дээ. Энийг л өстэй яг хэрэгжүүлмээр санаа байгаа даа шүү. Гэр бүлд яг уламжлагдаад ирсэн зүйлс нь сайнч байгаа, бас саар зүйлс ч гэсэн олон байгаа тийм. Мэдээж арих уух, бас хурц ширүүн зан авир гаргадаг эцэг эхчүүд хүүхдтэд бас яг л тийм зан авирыг өвлүүлээд үлдээж байгаагаа мэдтгүү шүү дээ. Тэгээ энэ нь яг тэдний амьдралд яг зовлон шаналл хэрхэн үргэлжлэхийг бас заагаад байгаа юм шиг, зовлон шаналл үргэлжлэхэд хүргээд байгаа юм шиг тийм. Тэгээд нэг асуулт гэхүү төрөж байгаа нь болохоор одоо өөрийнхөө одоо байгаа байдлыг ажиглаад одоо эцэгхээ буруутгаад байна уу? Тэдний байр байдал, үйлдэл нөө яа харахгүй танд нөлөөлөд байна уу? Заримдаа нэг эрдэмтэд маргад штэ. Бидний энэ байгаа байдал хувь хүн маань төрөлхөөсөө юу? Эсвэл орчин тойрноосоо юу? Одоо ингэж бүрдээд байна уу гэж маргалдаад идэг штэ. Тэгэд энэ хоёр их усэр хоёулаа одоо томоохон нөлөөтэй гэж юу боддог. Тэгээд аль нь одоо нөлөөлж болно те. Гэхдээ одоо аль-алийг нь дагахгүй гэдэг л одоо бидний сонголт болоод байгаа юм л да. Тэгээд байгаа байдлаа бид нэр өөрчилж чадна. Тэгээд та өөрийнхөө сайн талуудыг гэр бүлээсээ ч юм уу эсвэл хааны газраас олж авч болно. Тэгээд та манай нэвтрүүлгээс сайн зүйлийг сурч байгаа гэдэгт бид үнэхээр итгэлтэй байна. Тэгээд та нар битгий мартаарай. Танд сонголт нь байгаа. Тэгээд өөрийгөө эргцүүлэн дүгнэж одоо зөв сонголтыг хийх шийдвэр та гаргаж чадна. Тэгээд таны ген, таны гэр бүлийн удамшил таныг хэлбэржүүлж одоо байдаг шиг таны сонголт ч гэсэн таныг хэлбэржүүлдэг шүү гэж бас хэлмээр байна. Тийм шүү. Хэрхэн хооллох сонголт маань ч гэсэн бидний биений одоо нөгөө биеийг хэлбэржүүлээд байгаа шүү дээ. Бас хүүхдүүдийг маань бас адилхан хэлбэржүүлж байна тий. Бид дараа үедээ бас юуг үлдээхээ бас бодгол хэрэгтэй асуудал болоод байна. Та ээж, эмээ, нагц, найз хинч байсан? Та өөрийг чинь харж бас сонсож нөгөө хуулбарлаж байгаа залуу үеийг яг одоо та хэлбэржүүлж байгаа шүү. Бид нар юу өвлүүлэн үлдээж байгаадаа болгоомжтой хандах хэрэгтэй. Тэгээд би сонсогч танаас асуумаар байна л да. Таны бодлоор гэр бүлийн үнцэн уламжлалын чинь хувьд яг та юуг үлдээх нь хамгийн чухал вэ гэж энэ асуултыг би сонсогчоос асуумаар байна. Тэгэд өөрийнхөө гэр бүлээс авсан юуг та цааш нь бас дамжуулахыг хүсэхгүй байна вэ? Энэ талаар бас нухацтай бодож үзээд цаашдаа яг яаж амьдралдаа бодтой хэрэгжүүлэх талаар бас бодоосэй гэж хүсэж байна. Яг үзөө яг сайхан санаа энэ гой санаанууд байна тий. Тэгээд хэрлэнгээ бас урьж байна. Тэгээд хэрлэн маань энэ бүгдэд одоо ямар одоо үзэл бодолтой байдаг талаараа бидэнтэй хуваалцахаараас ирсэн байна. Тэгээд үргэлжлүүлэн хэрлэнтэйгээ хамт байгаарай. Urshulten namag orkhoi Ukhudrudi Qarasmin tatlaqsan Ukhlu sirikter muchos ehich Udishkevtek hurte Bi бурхны сайн сайхны дуулмаа
туршилтаа итгэж үнэн сэтгэлээр надад сайн хандаа амсгал авахаар бүхэн миний бурхны сайн сайхны дуулмаа алтан хөлөө таны духовар би хайртай гүн харамгүй өрхөж биш та дэргэл минь байна та бол апад бидний бивэнэ найз бидний хийч мэднэ би бурхны сайн сайхан дууландра андэргийн туршилтаа итгэж сэтгэлээр надад сайн хандаа амсгал авахаар бүхэн би бурхны сайн сайхны дуулмаа сайн сайхан намайг амьдралын туршилтаа итгэж үнэн сэтгэлээр надад сайн хандаа амсгал авахаар бүхэн би бурхны сайн сайхны дуулмаа Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж хүрч байна танд. Тэгээ гэр бүл маань өнөөгийн би гэдэг хүн хэлбэрчгэд хэрхэн нөлөөлсөн талаар бид нар ярилцж байгаа хэлээ. Тэгээд хэрлэн маань бидэнтэй Есүс болоод түүний өвөг дээдсэн талаар сонирхолтой түүхүүдийг биднэрт хуваалцах болно. Тэгээ бидний урилгыг аваад ирсэнд баярлалаа хэрлээ. За баярлалаа. Тэгээд тооёртой ч гэсэн баярлаж байна. Тооёртойгоо хамт байгаа нь ямар сайн хэрвээ. Тэгээ та нарын яриг сонсож явах цараа би өөрийнхөө тухай бас бодож ин л та. Их сайхан дурсамж исэн. Ээж маань бол одоо 93 настай. Одоо бодоод байхад надад их олон сайхан зүйлүүдийг өвлөөсөн байна л та. Сайн чийж, сайн чимээ.
Тэгээд та нар маань Есүст ч гэсэн өвөг дээдс байсан талаар бас хэр сайн мэдэх вэ? Есүс ер нь хүн байсан юм болов уу? Эсвэл домгийн дүр төдий юм болов уу? Бүгдээ энэ талаар Библи болон бусад бичвэрээс харцгаая гэж бодож байна. Библиэд яг Есүсийн амьдралын түүх, удам судрын тухай бичсэн 4 хүн байдаг, тийм. Тэгээ эдгээр хүмүүсийн нэрээр 4 ном нэрлэгдсэн байдаг. 3-ыг нь Есүсийг биечлэн таньдаг хүмүүс болох тэдний түүний дагалдагч Матай, Марк, Иоханнаар бичсэн бол харин нөгөө үлдсэн нэг номыг нь эмч Лук бичсэн байгаа. Лук хэдийгээр өөрөө нөгөө Есүстэй ойр байгаагүй ч гэсэн Есүсийн амьдрал үйлчлэлийг нүдээр харсан олон гэрч нар байсан гэдгийг ер нь тэмдэглэн үлдээсэн байдаг тийм шүү. Матай, Марк, Лук, Иохан нар бүгдээрээ л түүнийг төрсэн цагаас нь эхлээд нас барж дараа нь дахин амьлах хүртлээр юу болсныг нь мэдээлж байгаагаа бидэнд хэлдэг. Эдгээр хүмүүсийг бичиж байх үед нүдээр харсан гэрчүүд, үний ярьж байгааг нь батлах хүмүүс ч олон байсан. Тиймээс тэд нар бүгдээрээ бодиттой баримтыг бичихтэй болгоомжтой хандсан нь ойлгомжтой байгаа. Тэгээд тэд худлаа бичихч боломжгүй л дээ. Осол аваар гарах үед цагдаа нар өөр гэрчээс мэдүүлэг авдаг штэ. Матай, Марк, Лук, Иоханнаар үнтэй л яг адилхан. Тэгээд тэдний түүхүүд өөр үйл явдлыг онцолдогч нэг л үйл явдлыг тодорхой өгүүлсэн байдаг. Есүсийн амьдралаас өөрсдийн онцолж харснаа бичсэн байдаг. Тэгэхээр нэг Есүс яг хизээ төрсөн байдаг вэ? Библиэд бичигдснээр Есүс Ромын эзэнт гүрний Августын хаанчлалын үед төрсөн гэсэн байдаг. Бүс нутгийнхын захирагчийн нэрүүд бас гардаг. Хожим нь Есүсийг нас барахад Пилат захирагч болж Херод хаан болсон байдаг. Ромын эзэнт гүрний түүхэнд эдгээр нэрүүд бүгдээрээ байдаг. Судлаачид эдгээр хаанчлалын он тооллоор Есүсийг төрсөн оныг манай эртний 4-р зууны үе гэж тодорхойлсон байдаг л да. Тэгэхээр нөө 2000 жилийн тэртех үйл явдал биш шүү дээ тий. Тэр нэг он цаг нь тодорхой бичигдсэн бодит үйл явдал гэдгийг ер нь бол энэ одоо зүйлүүдээр батлаад байна тий. Тийм. Ромын эзэнт гүрэн газар дундын тэнгисийн эргэн тойрныг хаанчилж байсан тухай маш олон бичвэр өнөөдрийг хүртэл хадгалагдж байгаа. Есүсийн байсан цаг хугацаанд бичигдсэн өөр тэмдэглэлүүд бас байгаа. Тэд Ром болон еврей хүмүүс гэхдээ итгэгч хүмүүс биш. Зөвхөн Библи төдийгүй бусад их сурвалжуудад байдаг. Библи бидэнд Есүс хаана амьдарч байсныг хэлдэг бол өөр түүхэн сурвалжуудад Ромын Палестинд амьдарч байсныг нь баталдаг. За тэр газар нь одоогийн Израиль, Есүсийн гэр бүлийн уугуул хот нь Назар, төрсөн хот нь Бэтлехэм, цовдлуулсан газар нь Иерусалим гэж хэлдэг. Тэгээд энэ газрууд өнөөдөр ч оршин байгаа болохоор та аялж бас очиж үзэж болно гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ одоо Есүс яг хаана амьдарч хизээ байсныг нь мэдчихлээ шүү дээ. Харин одоо яг Есүсийн гэр бүлийн тухай ярилцъя тий. Түүний өвөг дээдсний хэн байсныг мэдэх нь ер нь чухал юм уу? Дэлхийн хаанч гэсэн хүмүүс өвөг дээдсээ мэддэг шүү дээ. Харин тийм нэг Шинэ Зеландад амьдардаг Моро гэдэг хүмүүс анхлан өвөг дээдсээ тэр газарт нөөс суурьсан цагаас нь хэвтүүлэл өвөг дээдсээ нэрлдэг, бүгдийг мэддэг гэж би сонсч ирсэн. Би бол өвөг дээдсээ тийм сайн нэрлэж чадахгүй л дээ. Гэхдээ надад бол ургийн бичиг байгаа. Хэний хүүхэд хэн болох нь хэдэн зуун жилээр бичигдсэн байдаг. Тэгээ ер нь ганцхан амьгтаа бүгд амьдарч байгаагүй. Харин иймд тэндгүүл тархан суурьсан байт юм билээ. Орчин цагт хүмүүс ургийн бичгтээ их анхаарал тавьдаг болсон. Тэгээд хэн ямар хүн байсан юм бэ гэдгийг харахаар та нар маань бахархдаггүй. Тийм шүү. Бахардаггүй яах вэ? Тэгээ ямар ч тач гэсэн гэр бүл удам судраасаа ярих бас ярихгүй түүхч гэсэн байгаа. Гэхдээ та өвөг дээдсийнхээ алдаа, үүрэг хариуцлагыг хүлээгээгүй. За тэгэхээр Есүсийн өвөг дээдээс хэн болоо? Есүс болон түүний дагалдагч нарын тухай бичсэн Шинэ гэрээ болвол Библийн нэг хэсэг. Шинэ гэрээ нь эхлэхдээ Есүс Христийн угийн бичгээр хэлж байгаа. Энэ бол Есүс Христийн өвөг Давид, түүний өвөг Авраам, Авраамаас Давид хаан хүртэл Авраам, Исаак, Яков. Энд 42 үеийн нэрсийн жигсаалт байдаг. Та хоёр харж байна уу? Юдэчүүд гэр бүлийнхээ угийн бичгийг маш сайн хөтэлдэг нь харагдаж байгаа.
Эдгээр Хүүхд эцсийн тухай Библийн нилээд эрт бичигдсэн хэсэг буюу хуучин гэрээ гэж нэрлэгддэг номоос уншиж болно л доо. Иесус Хүүхд эцээ хэн болохыг мэддэг байсан. Тэдний зарим нь хаад, зарим нь энгийн ард түмэн бүр өнгөт арьстай хүмүүс ч байсан байна. За бас тэдний удамд Библиэд нэрээ дурсгасан эмэгтэйчүүд ч байсан. Бурхан Авраам, Давид зэрэг эдгээр хүмүүсээр дамжуулан бүх дэлхийг өрөөж аврахын тулд тэдний үр удмыг ашиглана гэж амласан. Бурхан Иесусыг илгээхдээ амлалтаа биелүүлсэн. Тэгэхээр нөгөө нэг Иесусийн дагалдагч нар түүнийг нөх хүн төрхөөр ирсэн гэдэгт нь огт эргэлзээгүй гэсэн үг тий. Тэгээд өмнө бид нөө Иохны тухай ярьж исэн да. Тэр нөө бид түүнийг сонсож харж түүнд гараа хүргэж байлаа гэж бичигдсэн байдгаа гэж бичсэн байсан тий. Тийм шүү дээ. Гэхдээ Есүс жирийн нэгэн хүн байгаагүй. Би та нарт Бурхны амьд үг Библиэс нэг бодит үг ярьж өгье л доо. Есүс дагалдагч нартайгаа тосгоноос тосгоны хооронд тоос шороотой замаар аялж исэн. Тэд хүмүүст Бурхны үгийг тунхаглаж өвчтөе хүмүүсийг эдгэж байлаа гэж гардаг. Дагалдагч нар нь үнэхээр гайхан шагширмаар зүйлсийг харсан. За тэгээд тэд нар янз бүрийн зүйл ярилцаа замаар алхаж исэн чинь Есүс тэднээс хүмүүс намайг хийн гэж ярьж байна гэж асуудаг. Тэгсэн тэдний нэг нь хааны цаазаар авсан Иохан Баптист дахин амьсаа гэж ярьж гин гэж хэлдэг. Өөр нэг нь иш үзүүлэгч Илия байхаа гэж ярьсан гэдэг талаар хэлж байгаа. Тэгвэл та нар намайг хийн гэж бодож байна гэж тухайд Иесус дагалдагч нараас асуухад тэд нар бие биерүүгээ харсан. Харин Петр хамгийн түрүүнд нь дуугардаг болохоор та бол Месиа, амьд Бурхны хүү гэж хариулдаг. Есүс тэр даруйд тийм ээ, чиний зөв. Үүнийг Бурхан өөрөө харуулсан гэж хэлдэг. Энэ түүхийн талаар бүгдээ дахиад жоохон ярилцъя тий. Хүмүүс Есүсийг яг хэн гэж бодсон байна вэ гэж тий. Миний бодлоор хүмүүс Есүсийг агуу багш гэж бодож байсан байхад тухайд. Есүс олон гайхамшиг хийсэн болохоор хүмүүс түүнийг Иохан Баптист юм уу эсвэл нөө Илия гэж бодож байсан байх тий. Харин Петр үнийг хэлсэн. Санж нөө энэ Месиа гэдэг үгийн утгыг нөө та нар мэдхүү. Энэ Месиа гэдэг чинь нөгөө Христ гэдэг үгтэй ижил утгатай тий. Тэгээ энэ хоёр үг чинь яг утгаараа бол тослогдсон нэгэн Бурхнаар томилогдсон хүн. Бас тэгээд нөгөө олон жилийн тэртет Бурхны энэ дэлхий рүү илгээнэ гэж амласан аврагч гэсэн утгатай үг байхгүй. Тэгээд Роми эзлэн төрөмгөллөөс аврагчийг хүн бүр яг энэ цаг үед хүлээж ирсэн. Тэгээд Петрийн хэлсэн бас нэг үг нь болохоор амьд Бурхны хүү гэсэн штэ тий. Иесус бол игэл хүн ч юм уу зүгээр нэг иш үзүүлэгчээс ч илүү Тэнгэрлэг нэгэн гэдгийг Петр олж харсан байгаа юм л та. Тэгэхээр та нарт ч гэсэн Иесус ер нь хэн болоо гэсэн асуулт байсан байх тий. Яг үнэн. Тэгээ нөө Иесус хэн бэ гэж бас надад ч гэсэн бас бодогдож байна. Тэгээд найдар доторх эмгтээчүүд нэвтрүүлгээрээ Иесусийн тухай нэлээд түүхийг одоо би сонсож байгаа. Тэгээд энэ дугаараас сонсогч та бас түүний тухай хэн болохыг нь яагаад өвөө олон хүн түүнийг дагаж ясныг олж мэдсэн байхаа гэж найдаж байна, бодож байна, итгэж байна. Тэгээд одоо хүртэл яагаад ийм олон хүн түүнийг дагаад байгаа юм болоо? Тэ? Есүс одоо ч амьд тэр таныг үн цэнтэй гэж тооцдог, таныг хайрладаг, бас итгэл найдрыг өгөхийг хүсдэг нэгэн шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр бидний өдөр тутмын амьдрал, сэтгэл, сүнсэнд маань хэрэгтэй зүйлийг бид 7 хоног бүр яг найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээрээ хуваалцж байгаа. Тэгээд эх 7 хоногт бүгдээрээ уулзцгаая, үргэлжлүүлээд Есүс яг хэн бэ гэдэг түүхийг бүгдээрээ хамтдаа сурцгаая. Та нартайгаа хамт Есүсийн түүхийг хуваалцахаар дахин уулзна гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд энэ түүхүүд хүмүүст итгэл найдвар, хайрыг авчирдаг. Тэр хайрыг нь би та нартайгаа хуваалцж байгаадаас их баяртай байна. Баярлалаа. Тэгээд сонсогч төсгөө минь та биднийг одоо сонсож байгаа нь үргэлж сайхан байдаг шүү. Тэгээд бидэнтэй бас холбогдоорой. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Бурхан таныг ивэх болтугай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо.
Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.